Сайхан марчааны үзэгчдээ тав хүндээ зориулдаг та хариулахгүй жиж болно нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг эхэлж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт Эрдэнэтэн зохиолч Монгол Улсын соёлын гавьч төгөлтөн Үржингийн Хүрлбаатар оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг төвшүүлье. Тэгээд хамгийн эхлээд би зүгээр яриагаа ханаас эхлүүлж өөрийг чинь урьж явахдаа бодсол доо. Өөрөө бол олон сонгуульд ажилтаа олон ажлыг гүйцэтгэж явдаг хүн. Маскапын гүйцэтгэх захирал гэдгээс маскап гэдгээс соёл яриагаа хэлдэг хөө. За өнөөдрийн амрыг айлтгая. Тийм ээ, яг одоо миний эрхэлж байгаа ажил бол Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг буюу маскапын гүйц захирлаар ажиллаж байна да. 14 оноос юм одоо тийм ээ. 2011 онд одоо энэ нийгэмлэг байгуулагдсан. Тэрүүний өмнө яг олон нийгэмлэг энэ шийдтэй зүйлүүд байцаагт нэгтгэхэд оюуны өмчийн газар одоо олон улсын байгууллагад хамтарч байгаад нэг байгууллага болгосон. Тэр нь бол 2011 он юм. Тэр үед бол би бас удирдсан үлгээ явж байлаа. Тэгээ 14 оноос гүйц захирлаар ажиллаж байна да. За маскап нийгэмлэгийн гол мөн чанар нь бол ерөөсөө за хуулийн хэллэгээр бол үгтэй болон үгүй хөгжим бүтээл онцгой эрхийг хангалаа гэж байна. Энэ ер нь бол одоо саяхан байгуулагдсан зүгээр бид нар бас уран бүтээл би үзэн уран бүтээлчүүд мэдж байна л да. Ач тусын үзэгчид бас нэг мэдэх хэрэгтэй. Энэ сууж байгаа тав техник нэвтрүүлгийг сонсож байгаа үзэгчид бас уран бүтээлчд мэдэх хэрэгтэй. Энэ зайлшгүй байгуулах хэрэгтэй байгууллага. Олон улсад яаж мөрдөгдөг юм ер нь? Чухал байх тийм ээ. Тий, олон улсад бол зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн олон улсын холбоо гэж байна. Бас СИСАК гэж байгууллага байна. Энэ байгууллага дээр үндсэндээ дэлхийн дахинд бол нэгдэх гэж байна да. За манайх бол СИСАК-ийн Аз номхонлон бүсэд харьяалагддаг. Тэр бүсийн хуралд нь оролцоод ингэ явдаг. Тэгээ яг энэ СИСАК-ийн манайх чинь бас нэг албан ёсны гишүүн болцсон. Одоогор бол ажиглагч гишүүнгээ явж байна. Энэ их чухал юм аа. Тэгээ сая би бас хурал юмд нь оролцоод ирлээ. Ер нь бол дууны одоо зохиогчийн эрхийг хамгаална гэдэг бол их нарийн төвхтэй зүйл байна. Энэ дөрвөн уулын дунд хамгаалах ч юм уу тэр байтугай Монгол улсын хэл хязгаарын дотор хамгаална гэх боломж их багтай юм. Ягаад гэвэл дуу өөрөө дуу хөгжим гэдэг бол хэл хязгаарыг уурлаг байна шүү дээ. Одоо манай дууг чинь төвдүүд их дуулдаг болчихлоо. Тэгээ Вьетнамч дуулж байна. Ерөөсө хаа сайгууд дуулж байна шүү дээ. Яаж хамгаалах юм? Нэг уран бүтээлч тэрүүний араас яваад хаана юу болж байгааг яаж мэдэх юм? Тэгээ сүлжээ байхгүй юм чинь. Тийм учраас бид нар одоо СИСАК-ийн албан ёсны гишүүн болсон. Тэгэхээр бол яг шууд утгаараа бол нэгэн гишүүн байгаа учраас Монголын нутаг дэвсгэр дээр дуулагдж байгаа ихшилж байгаа хөгжмийн одоо дууны бүтээлийн онцгой эрхийг гадаад дууных Монголын дуунуудын зохиогч эрхийг ганцхан маскап хариуцах ийм одоо үүрэг бий болчихж байгаа. Энэ хэрээрээ манайх нь олон улсын гишүүнчлэлтэй байгуулга учраас Монголын дууг гадаадад дуулгадахад хаан дуулгадж байна үү те. Тэрийг нэг СИСАК-ийн гишүүн орнууд хамгаална. Тэгэхээр яг энд орснороо бол одоо бидний зохиогоод байгаа энэ дуунууд бол олон улсын хэмжээнд зохиогчийн эрх нь хамгаалагдах юм орчин эргэцсэн орчин бүрдэж байгаа байхгүй. Энэ үнэтлээ явж штэ. Би бас зүгээр сонссол доо бас заримж гадарлаж илээ. Гэхдээ нэг үзэгчд их сонирн байх болов гэж. Жишээ нь одоо өөрөө биш тийм Аз номхонлын бүсийн хуралд Тайваны Бангкокт хуралд яваад ирсэн. 5 сард чинь одоо энэ оны. Тэн дээр энэ гол нь юу ярьж байгаа тэр хуралд бол ер нь энэ СИСАК-ийн Аз номхонлын бүсийн хурал бол жилд 2 удаа болох юм. 5 сард нэг болж байна, 11 сард нэг болж байна. Би хоёуланд нь яваад ирлээ л дээ. Тэгээ эхний өдөр 5 сарын бол өдөр Тайваны Бангкокт болсон. Дараагийнх нь сая Бээжинд 11 сарын Бээжинд боллоо. Тэнд болсон нэг онцлог зүйл бол Аз номхонлын хөгжмийн бүтээгчдийн зөвлөлийг байгуулах уу яах вэ гэдэг асуудал яригдж байна. Жишээлбэл тэр СИСАК-ийн хүрээнд. Тэгээд Монголоо төлөөлөөд би одоо тэр санал хурааж ийн л да. Одоо дэмжиж гин үү, дэмжихгүй байна уу гэдэг нөгөө гишүүн байгууллагуудаа санал хураад юм байна. Тэгээ би бол дэмжсэн гэдэгтээ гараа ис зурсан. Тэгээ нийт яруу найрагчтай төлөөж үг хэлсэн. Тэгээ энэ зөвлөлийг дгүүлээрээс байгуулах нь олонхын санал авч байгаа учраас байгуулах нь зүйтэй юм а гэсэн юм зүйл гараад ирж байна. Тэгээд саяын Бээжингийн бүсийн хурал дээр албан ёсоос байгуулагдлаа. Өөрөөр хэлбэл Аз номхонлын хөгжим бүтээгчдийн зөвлөл гэдэг ийм байгууллагыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг нь одоо би байгуулсан одоо улс орнуудын дэмжсэн улсанд Монгол болчихж шít. Энэ мэтэр одоо олон улсын байгууллага одоо гишүүнчлэлтэй ба тэнд нийтвэтэй оролцож ингэж явж ээж
энэ оюуны бүтээл болсон энэ хөгжмийн дууны уран бүтээлээ их зохиогчийн эрхийг хамгаалах ийм л орчин бүрддэг юм. Энэ эрхийг төгс төгөлдөр хамгаалагдаж гүйцэхгүй ч гэсэн энэ эрхийг хамгаалах зүтгэж байна гэдэг хамгаалагдвал мөч ач холбогдолтой зам бүтээл шүү дээ. Тэр дууны бичлэгээрээ өрөөзөр асуудаг юм шиг л дээ. Ер нь бол би энэ ажил аваад 2 жил ажиллаж штэ. Тэгээ энэ хугацаанд болсон бүсийн одоо 5 удаагийн хуралд тавууланд нь одоо ээж дараалан оролцлоо. Бүгдэд нь Москвафын илтгэл юмыг тавилаа, идэвхтэй оролцлоо. Одоо бол монголчуудыг Москвад нийгэмлэгийг итгэх итгэл тэнд бий болж штэ. Тэгээ одоо хамтран ажиллах, бидний туслах энэ чиглэлийн юм бол их өөр төвшөнд яваад очиж байна. Энд бол баяртай байгаа л да. Энэ бол зайлшгүй нэг тийм зөв голтрог орохоор сайхан зүйл гэж бодогдно л да. Судлагдахгүй юм гэж байхгүй. Хоёр зүгээр миний хувьд ягаад нэг их бахархаад байгаа юм бэ гэвэл Монголын их одоо бидний шийдэх оюуны хөндөр баялагтай одоо авиаслаг ард түмгээд ярьдаг шүү дээ. Жоох юм бол одоо баг оюунаар усаад ижижчихшгүй. Энэний нэг илэрхийлэн дуу хөгжим бол хүндрэлтэнд нэлээд үнэтэй нэмэр оруулж болох талтай. Тэмчээс энийг хүндрэлтний хэмжээнд ингэж барьж гэн энийг хөгжлөлт төлөх гэж өгнө гэдэг бол монголчуудад Монголын соёлд их хэрэгтэй юм даа гэж бодож байгаа байхгүй. Эрхийг хамгаалахаас гадна. Ер нь бол би нэг юм итгэл үнэмшилтэй байгаа шүү дээ. Юу гэвэл Монголын хөгжил гэдэг бол одоо материалог зүйл тэр тусмаа одоо байгалийн баялаг энэ дээр түшгэлсэн нэг явна. А гэтээ энүүнээс илүү шавхацшгүй бол баялаг бол Монголын оюуны баялаг байна шүү дээ. Бид нар бол одоо үнэхээр оюуны баялаг бүтээгчд байхгүй юу? Энэ оюуны баялаг бүтээгчдийн баялагийг одоо хамгаалах төрийн үүрэгчд угаасаа. Тэгээд одоо олон улсын байгууллагатай гишүүнчлэлтэй байгууллагын хувьд бол их зөв болох юм л гэж бодож байгаа шүү дээ. Жишээлбэл одоо бидний зохиож байгаа нэг дуу байна шүү дээ. Энэ дуу бол олон улсын хүрээнд нэг л кодтай болж байгаа. Жишээлбэл яруу найрагч Гүрвазар бол өөрөө уран бүтээл шиг одоо кодтай болно. Тэгээд дуун тустай кодтай болно, хөгжмийн зохиол тустай кодтай. Тэгээ нэг дуу нэг кодтой болохоор чи хаан чигшгэлэнд зөвхөн одоо энэ Сисакийн гишүүн орно гэж байхгүй шүү дээ бүгдээ. Энэ зөвхөн тэр кодороо дуулагдана. Тэгэхээр хаана ямар дуу дуулагдаж байна? Нэгдүгээрт нь одоо бид нар тодорхой болно. Хоёрдугаарт нь бол тэр үний тодорхой хэмжээний шимтгэл юмнууд шууд наашаа орж ирнэ, тийм ээ. Энэ бол бидний уран бүтээлийг дараагийн одоо бас боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дууны мэдээллийн сан бүрдүүлэх, тэрэнд нь оролцох, тэгээд тэр олон улсын төвшөнд бол тэр стандартыг хангаж ажиллана гэдэг бол их том шалгуур шүү дээ. Тий. Одоо зөвхөн хэдхэн хоногийн дараа 4-5 хоногийн дараа 2017 он гарах гэж байна. Одоо Хөрлөгтөр гэдэг хүний оны тайлыг сонсох гэдэг юм биш. Зөвхөн би нэг бахан хуралч юм уу бас нэг тийм юмуд асуух гэдэг юм л да. Өөрөө Монголын соёл яруу найргийн академи гишүүн. Дэлхийн урлаг соёлын академи гишүүн. Тэгээ дэлхийн яруу найрагчдын 30 дугаар уралд практ орсон. За тэргээр юу яригдв? Тэр энэ чухал юм боллоо шүү тийм. Тэг дэлхийн яруу найрагчдын их хуралд би 2 дахь удаа оролцож байгаа. Нодлон Тайванд болсон юм. Тэнд нь орлоо. Сая бол одоо бидний ярьдаг нэг алтан практ болсон энд орлоо. Одоо бидний найз одоо Гомбож Миндоёгийн гол зүтгэж бий болгосон зүйлүүдийн нэг л дээ. Тэгээ Монголын дэлхийн урлаг соёлын академи гэж байгаа шүү дээ. Тэр академийн одоо гишүүн гэдэг. Тэр энэ академи болвол жил болгон дэлхийн яруу найрагчдын их хурал зохион байгуулдаг. Сая бол 36 дахь их хурал боллоо шүү дээ. Хачин гоё хурал болсон. Тэгээ тэр хурал дээр нэг сонирхолтой зүйл бол дараагийн хурал хизээ хаана болох вэ гэдгийг тогтоодог юм байна. Тэгээ тэр үн дээр бол ингээд дараагийн хурал гэдэг дээр бол Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик тэгээд Хятад гэх мэт 7-8 улс өрсөлдөө. Тэр үний нэг нь Монгол. Зүйтэй би дараагийн хурлын тухай жишээ нь өөрөөс ч асуув. Ер нь хурал энэ хүндрэлтний яруу найргийн өнөөгийн шиг харлах гэдэг юм уу? Ер нь нийтээ дэлхийн тэр том хуралд орж байхад юу харагдах юм бэ? Яруу найрагч шиг үзэж байгаа тэр нэвтрүүлгийг. Би шомдөө сонирхож байгаа зүгээр юм. Ерөнхийдөө бол яруу найраг гэдэг ямар их гайхамшигтай хүндрэлтний оюуны соёл мөн билээ гэдгийг тийм хүндэтгэл энд харагдаж байна. Тэг яруу найр тэр орон орны төлөөл ороод ирсэн тийм ээ. Голдуу л одоо нэг 45-аас дээш насны улсууд голдуу нэгтэй залуучууд байна. Тийм. Тэгээ бидэндээс юу олж харсан бэхээр энэ чинь үнэхээр энэ оюуны бүтээл нь яруу найраг гэдэг чинь өөрөө их үн цэнтэй. Одоо үндэстний бахархал болсон ийм том ял байдаг юм байна гэдгийг харсан. Нөгөө талаасаа бол ер нь яруу найраг гэж хэм байд юм бэ гэхээр бас нэг тэгээ насны хэмжээ гэх нь хаашаа юм. Ерөнхийдөө бол
бас нэг тодорхой цаг хугацааны шалгуураар бий болсон тэр зүйлийг бас хэлдэг юм шиг ийм зүйл харагдаж байсан. Тэгээд ингээд Испани, Англи, Хятад хэлний 3 групп болгоо шүлэг унших. Тэгээ яг бидний шүлэгч голдуу нэг Англи бол голдуу орчуулагдсан байгаа. Тэрлүүл одоо бид нарч шүлэг уншин. Одоо яруу нэрг уншлах нь их гоё юм аа. Тэгээд ингээд орон орны яруунаас гарч иж уншаад. Тэгээ би бас бид нар бүгдээрээ шүлэг уншлаа. Тэгээ яг сүүлдний шалгаруулдаг юм байна. Тэгээд энэ дэр би нөгөө чөдөр гурвалж ингээд нөгөө хайку шүлгийн орчуулгатай байсан дэрийг өгсөн. Тэгээд тэр яг нөгөө Англи, Хятад, Орос, Унгар дээр олон хэлээр орчуулсан байсан. Учир нь миний шүлгийг бол нөгөө Англи дээр, Хятад дээр ингээд явлаа л та. Тэгээд сүүлд нь одоо нэг шалгаруулалт явдаг юм байна. Тэгээд диплом өдөр бас хүрсэн шүү дэндээс. За гоё. хариулахгүй ч гэсэн. Би өөрөө ч биш нэг Твиттер уран зохиолыг бий болгох гэж байгаа хүн юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тийм ээ. Ер нь хийгээд байгаа юм чи харахад Твиттер уран зохиол гэж юм баймаар биш үү? Яг өөрөө ч энэс харагдах байдаг гэж бодож байгаа шүү. 13 оноос хойш жил болгон 13, 14, 15, 16 тийм бараг 4 жил болсон шүү дээ. Өдөр болгон одоо Твиттер, Facebook хөдөлж байгаа юм. Өглөөний мэдгээл эхлэн штэ. Тэгээ тэр дундаа нэг туршилт хийж үзсэн юм. Твиттер гэдэг нь өөрөө тийм маш их богино хоорон зай юм байна. Ерөөсөө 140 үсгийн тэмдэгтэл багтааж өгөл юм бичнэ. Энд юу багтааж болох юм? Шүлэг өшиж болж байна. Үгүүлэг өшиж болж байна. Тэргээ жиргэм жидэрэг нэрлэгдэж байгаа маа оноогоо тийм. Тэр байтга шүүмж өчж болж байна. Тэгэхээр одоо ер нь бол цаг хугацаа гэдэг бол их богино болцсон ийм одоо энэ цахим ертөнц одоо их хүчээ авж байгаа үед бол уран зохиолын тийм товчлол, тийм бэсрэг ийм төрөл зүйл байж болох юм. Ерөөсөө нөгөө хэмээн юу байдаг шүү дээ нөгөө 3 өгүүлбэрийн уралдаан хэдэр зарласан байдаг шүү дээ. 3 хүн өгүүлбэрээр хоорондоо нарийн болгоод уралдаан зарлаад яасан. Тэр мөрийг харахад ерөөсөө ухааны тийм товчлолууд л байгаа байхгүй. Тийм одоо хийж өгөх нь зөв юм байна гэсэн. Хүмүүс ингээд ажиглаад байхад бол тэгээд тэр битсэн тэр шүлэг мүлэг юмд бол их хүмүүс их орсон байдаг шүү дээ. Тэгээ одоо бол би эх хонд бол ер нь тэрийг одоо өдөр тутмын зүгээр жижиг мэдээ эдрээсээ гадна илүүтэй одоо тэр бүтээл тал руу оруулж бас туршиж үзье гэж бодож шүү дээ тийм. Би зөв мэддэг учраас найзын хувьд асууж байна. Улаанбаатар их сургуулийн мөнгө чаргал гэдэг хүүхэд диплом ажил хийж баг магистр хийж байгаа сураг би сонссон. Өөрөө чи нөгөө нэг ерөнхий хэрэглэгчийн зурвас гээд сони хэрэглэж явахдаа хийж байсан шүү дээ. Одоо бодоход энэ сони юм аа. Би магтах гэж асууж байгаа юм шүү дээ. Өдөр болгоо хийгээд байсан ер нь. Одоо бодоход түүх харагдаж байгаа өдөр чинь хичнээн юм болсон юм байдаг. Хэдэн зурвас бичсэн байх вэ? Тэр 260 гэдэг байдаг байхад тэр нөгөө өөрөөр хэл Улаанбаатар сонины тэр жилийн 98 он баха. Бүх дугаарт л одоо ерөнхий Сүрлбаатар өөрийнхөө бодлоо одоо бичиж гэсэн үг шүү дээ. Тэгээд би дугаар болгонд л бичээд байсан. Сүүлд нь тэрийг ном болгоцсон. Тэгээд 98 оноос хойш одоо олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд одоо сэтгүүл зүүн доктор Баасан Сургууль 2 удаа бичлээ. Одоо Отгон ангирдын сургуулийн бас нэг багш одоо тэр тухай бичлээ. Сая бол энэ Улаанбаатар гэдэг их сургуулийн оюутан ер нь бол бичлэгийн төрөл зүйл гэж байна тийм сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл. Тэр дотор бол хуучин бол одоо редакцийн зурвас биш юу редакцийн өгүүлэлгээд одоо нэргүй бодлогын юм одоо тавьдаг байсан шүү дээ. Одоо бол тийм байхгүй болсон. Миний бичиж байгаа нь бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэр эзэн өөрийнхөө бодлыг өөрийнх нь нэрээр бичиж байгаа байхгүй. Одоо бол та нар ажиглал бол одоо сэтгүүлүүд байна шүү дээ. Сүүлийн үед сэтгүүл их хөгжиж байгаа. Сэтгүүл болгоны эхний нүүрэн дээр бол одоо ерөнхий хэрэглэгчийн зурсгаад өөрийнхөө бодлыг шүү хаад бодлогыг томьёолоо бичиж байгаа. Тэр үний төлөө хариуцлага хүлээн гэсэн санаа шүү дээ. Энэ бол бие даасан одоо бас нэг тийм бичлэгийн төрөл зүйл юм аа гэж одоо ингэж л үзэж байгаа юм шиг байна. Ядаж тэр үед бичиж яах гэдэг чинь одоо дараа ном болон дараа судалдах болоогүй ч гэсэн хүний тэмдэглэл хүртэл үнэтэй байдаг шүү дээ. Тийм. Зурвас байтгаа тийм ээ. Тэгээ одоо бид нар хардаа бүрээ гал нэгдлэгээ байгуулаад явж байсан. Гэтэл сая бол одоо гал нэгдлийн тухай одоо Английн дээр судлаач орчуулагч хичнээн сайхан ном гаргав тийм ээ. Одоо сая энэ ерөнхий хэрэгчийн зурвасын талаар ингээд судалгаа явж байна. Тэгэхээр бидний энэ юм чинь бас судлагдсан болчихж байгаа юм биш үү бас. Зарим талаас тийм ээ. Тийм. Олон тэндээ байгаа. Дараагийн би нэг аван саван асуултаа бас асууна л да.
Өөрөө Монголын үндэсний бүхэн холбооны системийн зөвлөлийн тэргүүлэгч тийм хэвэр юу? Одоо хэврээ. Тийм. Одоо яг өнөөдөр та бүхэн хариулахгүй байж явж байгаа энэ үед бол нэг хоёр хүн бол их хүмүүс анхаарлаа тавиад байгаа. Тийм ээ? Нэг нь нямдарч байгаа. Нэг нь сухад аврагч гэдэг юм. Энэ ер нь юу болоод байгаа юм бэ? Би хариулахгүй байж болог хэлмээргүй. Та бас оролцоод байсан л да тийм. Тэ энэ би Улаанбаатар сүмний эрхлэгч байхдаа Монгол улсын арслан цолтонгуудын нэрмжит барилдаан гэж цолтны барилдаан бий болгоод тэрүүнээс хойш бол бүх цолтонгууд нэрмжит барилдаантай болоо ингээ явсан. 98 оноос ч үлүүдээ би өнөөдөр хүртэл тасралтгүй одоо үндэсний бүхэн холбооны тэргүүлж гишүүнээр системийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Тэгэхээр эдгээр дунд нь байж гин гэсэн үг. За тий. За энэ бол одоо бүр 2002 оноос хойш угшилтаа одоо нэг ийм маргаан гэх юм уу одоо хэрүүлэхдээ багадах нэг ийм яваад ирсэн болчихгүй байгаа байхгүй юу. Тэгээ энэ хугацаанд бол дээшүүхэн шийдвэр 2 удаа гарлаа. За. Энэ асуудлаа та нар системийн зөвлөлөө хоролдуулаад шийдчих чагайл. Гэхдээ дээшүүхэн шийдвэрээс илүү шийдвэр гэж одоо юу яах юм бэ? Гэтэл хэрэгжихгүй одоо 14 жил болчихж шүү дээ. Тэгээ би бол гайхаж байгаа. Одоо энэ төрийн бас байгууллагуудын хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Үгүй ер нь одоо энэ шүүх засаглалын байж байгаа царай нь ерөөсөө ингээд дээшүүхэн шийдвэр гараад байхад л ямар нэгэн байдлаар маргаан үсгээл ингээд одоо 14 жил явж болдог юм байна гэсэн ийм жишээ буруу жишээ тогтох гэдэг шүү дээ. Тийм учраас энийг одоо ерөөсөө тэр нямдар ч юм уу одоо сухат ч юм уу тэр хувийн асуудал хамаагүй. Энэ хувийн асуудал болгож төрөлдөө. Энүүний цаана байгаа тэр хууль дээдлэх ёсон. Хууль нэг л гарсан бол хэрэгжиж явах ёстой. Ухаандаа бүр арга ядаад одоо нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн албанаас 2014 онд системийн зөвлөлийн гишүүдийг одоо албадаж хоролдуулж шүү дээ. Миний өрөөнд 2 залуу орж ирээд шууд протокол бичээд хууль сануулад хэдэн сарын хэдэн та очиж хоролдоо очиод ингээд тэгээд тэнд очсон. Тэгээд тэр хурлаас бол ер нь манай дүрмээр бол системийн зөвлөлийн хурлаас их хурлаан зарлах дүрмтэй. Тэгээд их хурлаа зарлсан. Тэгээ хоролдуулах гэсэн чинь нямдарж байгаа бас нэг асуудал байна гэж маргаан үүсгэсэн. Тэр нь явсараад 16 он болсон. 16 оны 5 сард байхаа сая дээшүүхийн шийдвэр дахиад гарлаа шүү дээ. Тэрүүний дагуу хоролдох чинь дахиад одоо маргаан үүсгэл ингээ явж байна. Тэгэхээр энэ бол нэг үнийн гүйцэтгэх байлгүй дээ. Ихий юм уу, их харалтай юм уу? Ихий гэдэг нэртэй их харалтай байж болохгүй шүү дээ. За би товчхон сонирхож байгаа. Зүгээр нямдарж байгаа та хоёрын хооронд одоо ямар нэгэн байхгүй шүү дээ. Хариулахгүй гэж болно. Хөө бид нар чи одоо нэг нутаг усны улсууд, үе тэнгийн улсууд, сайн дээрээ бол уг найзууд. Гэхдээ нямдарч бол би бас чин сэтгэлийн үг бас хэлж ирсэн юм а. За найзаа юу ер нь энэ ажлаа чи одоо сайн дураараа өгчгөө. Олон жил болчлоо. Олон жил болохоосоо гадна наад юм чи бас болохоо байжлаа. Гэж л одоо хэлсэн хүн байгаа. Тэгээ тэр нь бол бас нямдарчд яаж ойлгогдсон юм, буруу ойлгогдсон юм шиг байгаа шүү дээ. Тэр бол чин сэтгэлийн үг л гэж би бодож хэлсэн. Үнэхээр юм бол нямдаржийн одоогийн үйл ажиллагаа бол болохоо байж байгаа. Яг л хуулийн дагуу биш байхгүй. Хууль бос болчиход байна шүү дээ. Тэгээ энийг л уг нь одоо ухаантай хүн энийг зохицуулах марлах. Өөрөөр хэлбэл энэ хуулийн дагуу хуралдаж байгаа нь хуралд өөрөө оролцоод дахиад нэр дэвших эрх нь асуудал байж л байгаа байхгүй. Ингээл явчихвал хэцүүгээр байна. Тэгээ одоо би бас зарим талаараа санаа зовдгоо шүү дээ. Энэ нутаг улсны улсууд би бол шударгууны төлөө тэгээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө байж байгаа. Тэнд бол нутаг ус юм ээ тийм ээ. Үе тэнгийн найз нөхдөд бол хамаалгаа шүү дээ. Юм шударгаараа яваа шийдэл зөв голдрлороо явчих бол болчих юм байна. Тэгээ энэ он гараад нэгдүгээр улирдаа багтаагаад бид нар хурлаа хийнэ. Тэгээ асуудал шийдэгдээ явах хаа. Шударгаарсан синд дундуур нэг юм асууя. За бид өхний найз Монголын нэрт яруу найрагч очродын ташбар Монголын уламжлалын нэгдсэн намыг байгуулж ирсэн. Тэгээ ертөнцийн мөнгө өсвөлдсөн. Тэгээ тэрийн цаашнаас аваад явах гэдэг нэлээд явсан. Энэ үл захын хүн чанар байсан баха тийм үү? Ер нь бас нөхрийн хийсэн үедийг авч явъя гэсэн. Энэ улс төр дуртай дэч биш баг тийм үү? Тий. Хөөрхий одоо балбар өтрийн хооронд ярьсан нэгээр одоо бол хэлчихье да. Цаашдаа бол улс төр явахд бол үнэхээр улс төрийн 3 дахь хүчний орон зай хэрэгтэй байсан. Гав ганцаараа байж байгаа тэр тэнгэрийн судалтай байлаа шүү дээ. 51 болох уу 26 болох үүдийг шийддэг. Тэр чинь улс төрийн 3 дахь хүчин гэсэн үг. Цаашдаа тэр бол дахид давчдахгүй байхгүй юу? Тийм учраас улс төрийн 3 дахь хүчин хэрэгтэйгээд 3 дахь хүчин байханд бол нэг эвсэл байх хэрэгтэй. Эвсэл байханд бол нэг нам хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгээд ашиг битрийн хоорондын ярьсан яриа бол би балбараа хийж байгаа л да. Би гараад шинэ нам байгуул явна. Чи энэ уламжлалын намдаа үлднэ. Тэгээ хоёулаа нийлээд
эвсэл болно. Бусад жижиг намууд орж ирэхгүй байсан чи яг уу ингээд улс төрийн 3 улс хүчин болоод энэ 1-2 туушраад байгаа энэ улс төрийн 2 хүчнийг тэнцвэржүүлэх ийм юм бол олж хараад байсан юм шүү дээ. Тэгээ даанч одоо насалсан. Хэрвээ дашилбар амьд байсан бол өнөөдөр Монголын газар шороо ийм байдалд орохгүй байсан. Монголын улс төр ингэж талцаж 2 туушрахгүй байсан байхгүй. Тэрүүний гол зохицуулагч нь улс төрийн 3 дахь хүч. Тэрүүний төлөө л явж исэн хэрэг. За эргээд үндсэн нөгөө сайхан ярианууд руу оръё. Күнзийн институтын урилгаар явлаа. Күнзийн тухай. Тэр арга хэмжээг би маш их сонирхож байгаа. Үзэгчид сонирн байж магадгүй. Би одоо нэг чимэл цэрэг нэг күнзийн тухай нэг зориуд хариулахгүй жол нэг урьж их үзэгчид их сонирхож маш олон хүн захидлж ирсэн. Күнз гэдэг юм энэ институтын ямар ч хэрэгтэй. Энэ ер нь юу дуурч байна? Юу ярьж гин үү? Бид юуг нь анхаарах хэрэгтэй. Авах хэрэгтэй юм бид тэр. Энэ бол одоо бас ухаан юм байна да. Би өнө күнзийн энэ нутгаар бол өмнө явж ирсэн. Тэгээ сая одоо нэг чимцээ найз маань хэлэхээр би дахиад явлаа. Яг күнзийн институтын шугамаар явахаар арай нэг өөр төвчөнд очно гэдэг. Үнэхээр энэ тийм байна. Тэгэхээр эндээс авааштай юм нь бол одоо күнзийн сургаалын тэр нэг мөн чанар болсон тэр нэг зохицохын онол шүү дээ. Эви эрхэмсэн тэр онол. Энэ бол Монголд хэрэгтэй. Яг одоо Мао Цзэдун хувьсгал ялаад тэгээ күнзийн одоо хөшөө дурсгалын хүртэл бүгдийг устгаад их үзий ядсан юм байл шүү дээ. Ягаад гэвэл тэр хувьсгал бол нэг талын туушрал байхгүй. Күнзийн сургаалын мөн чанар бол ингээд бүгдийг эвлэрүүлэх. Өөрөөр хэлбэл шууд ингэж хэлж шүү дээ. Одоо эв нэгдэлтэй анги тавинаар одоо зэрэгцсэн оршоо өөрийнхөө замаар яваа. Өөрийн замаар явж байгаа хүнийг хүнлүүл одоо заавал одоо бити тэрлүү одоо ороо жишээлбэл өөрийн үл хүсхийг бусдад үл тулах гэсэн юм зарчим байж байгаа байхгүй. Одоо бол нэг улс төрийн нам юм нэг орон тулгаж штэ. Яг манайх юм бай, танах яг юм бай. Тэгэхээр тэр мундаг ухаан байгаа шүү дээ. Өөрийн үл хүсхийг өөрөө л бусдад үл тулгаа гэсэн. Энэ бол одоо энэ туушруулуудыг одоо болоод тэр би нэг хүлийн зөвшөөрөл гэсэн. Жишээлбэл живтрийн шүлэг бол зарчмууд 2 өөр байж болно. Заавал миний зөв чи надтай адилхан бич гэж тулгаж болохгүй шүү дээ. Тийм. Одоо бид нар бол чигсийн тухай ярьж байгаа мөртлөгөө чигсээ шүтгэхгүй, тэрнийг нэг язгуугаар үзсэн нааг нь мөрдөхгүй, зүгээр нэг яж хаад 90 онд бол бүр 10 жил их хөөрцгөлсөн, бүр одоо орхилоо. Одоо чигсээ яриад яах юм чи гэдэг юм борго иймэрхүү болж явлаа. Хятад бол күнзээвэл тэгж хайдаг байхаа. Энэ күнзийг ордог гэж юм. Би тэрийг сонирхоод байна. Ер нь байна улс үндэстэнд бол тийм нэг нэгдмэл нэг зүйл байх хэрэгтэй юм байна. Оюун санааны нэгдэл. Тэр нь ламч байна уу, намч байна уу, күнзч байна, хинч байна хамаагүй Чингисч байна. Нэг одоо үндэстнэрээ нэгддэг нэг оюун ухааны нэг тийм төвлөрөлтийн цэглэл байх хэрэгтэй юм байна л. Одоо бол хятадууд ерөөсөө күнз рүү орцсон. Одоо энэ шинэ даргын ярьж байгаа нүүдийг сонсоход нэг юм бол одоо жишээлбэл авилгалтаа тэмцэхээ хүртэл одоо күнзтэй холбоотой тайлбарлаж. Күнзийн энэ сургаалаас иш татаж энэ асуудлыг тавьж байгаа маа гэх мэтэр. Тэгэхээр бол би бол тэгж л бодож байгаа. Үндэстнүүдийн нэгдэл бол ерөөсөө хөгжлийн уг сурвалж. Монгол ч нэгдмэл улс байсан шүү дээ. Нэгдмэл улсыг л одоо шашны өв таглаад, эдийн засгийн өв таглаад, бутаргаад, улс төрийн хувьд одоо ингээ бутаргаад ингээ яваад байгаа нь бол магадгүй одоо гадны их хүрний бодлого ч юм уу гэмээр тийм хардлага төрүүлэхээр л байдаг шүү дээ. Монголчууд өөрөө их эвсэг Монгол гэр дотор аав ээжээ хажууд өсчихсэн тийм ээ. Ерөөсөө нэгдмэл ийм л улсууд шүү дээ. Күнзийн нөгөө нэг талын юм бол ер нь одоо хүн төрлөختний оюун сэтгэлгээний 3-4 том сэтгэгч байдаг гэдгийг нэг күнз байгаа шүү дээ. Күнз чи өөрөө бурхан багш хоёр бол нэг үеийн улсууд. Тэгээ сая явхад бол күнз Мензес хүнзийн тэр нутаг бол Шандан мужийн ойролцоо төрсэн газар байна шүү дээ. Тэгээд энд их том хятадын 3 том сэтгэгч нэг бүс нутагт төрчихдөг. Монголын одоо дэлхийн хэмжээний 4 том сэтгэгчийн хоёр нь бол нэг цаг үе төрсэн байдаг. Энэ чинь бол нэг юм хэлээд байгаа юм биш үү? Тэгээ өгөөдөөд нэг авшигын хүртээ өгөөдөөд ухааны ойлгоё гэл ингээл явлаа. Үнэхээр күнзийг дээр судалмаар юм. Энд бол чимцээ бол их хавьяа байгаа чинь тэр күнзийн алдартай 4 ном гэсэн алдартай ном ба ш тэр нь 3-ын ашир орчуулсан байна шүү дээ. Одоо 4-ийг нь орчуулж байна. Энийг бол их бүр тухайлан судалмаар юм байлээ шүү. Би зүгээр энэ дэр ягаад ингэж хэлж байгаа юм бол ястаа бид нар ч нэг ангийнх найз учраас би ярьж шүү. Заримдаа нэвтрүүл хөгжилт байх хэвээр. Өөрөө бол одоо хайку бичээ дэлхийн арга барилч очоод олон хэл дээрийн шинэ хэвлэгдээд богино шүлгүүд бичдэг. Тийм үү?
одоо хаягийн тухайд 1000 юм болно. Энэ одоо Твиттерийн яруу нэг энийг бичлэхэн богинохын юмд их ухаан зардаг энэ юмараа мэдэн дагсан өөрөө. Энэ минь чи тэр хүн зөвмөн уншдагтай холбоотой биш үү? Хариулахгүй байж болно. Энэ ерөөсөө Монгол ухаан юм да. Монгол ертөнцийн 3 гэдэг. ертөнцийн 3-ын ухаан байхгүй юу? Гурван юмд л бол ингээ ертөнцийн багтаагаа хэлж байна те. Цагаан гэхэд одоо бид нар чэйжэр юм дээ шүү дээ. Тэр шиг. Үнэхээр ингээ бодоход тэрнээс өөр одоо хэмжээр байхгүй юм шиг. Ийм одоо чөтгөр гурвалжин гэж би зориуд гэж нэрлэдэг нь одоо хайкуг чөд Монголын чөтгөрөөр тайлж байгаа юм. Энэ бол Монгол ухааны юм байна. Тэгэхээр юмыг ингээд нөгөө Украин махын өнгөлсөлтөнд багтаадаг энэ Монгол ухаан болвол ерөөсөө хураангуулах ухаан юм. Энийг л ойлгочих юм бол за 3 мөр дотор одоо 30 өгүүлбэрийн юмыг багтааж чадчих бол тэрийг задлаад хичнээн юм бичих болно шүү дээ. Энэ үний төлөө одоо өөрийгөө одоо оюуны фитнес хийгээл ингэж явж ин гэсэн үг шүү дээ нэг талаасаа. 1970-аад онд 74 75 онд за 73 4 оны үед өөрөө шүүм судлыг маш гайхамшигтай бичиж олон киног шүүмжилж судлаачдын анхааралд орж академи хүртэл сонирхож зарим том зохиолчдыг уран хүргэж байсан. Мэдээ энэ цаг юм нэлээд том судлаач шүүмжлэгч гэж ярьдаг байсан. Одоо сүүлийн үед энийг хийж гэнэ үү хийгээд хэрэггүй болов. Хариулахгүй байж болно. Нэг л чимэг болчих юм. Ер нь намайг шүүм сонсгоо байж уу хүмүүс. Шүүмжилж болгосон хүн чинь өөрөө шүү дээ. Ягаад гэвэл манай ангийн гурвазар их хүрдийн дамаг гэдэг кинонд хүн далуул тоглоод дараад нь хүний аим кинонд хүн алж тоглоод кино зохиол авчиж. Тэгээ би хоёуланд нь шүүмж ütсэн. Миний хамгийн анхны шүүмж бол их хүрдийн дамаг киноны шүүмж, дараад нь хүний аим киноны шүүмж гарсан. Тэгээд киноны шүүмж, тайс дэлгэцийн бүтээл, намын шүүмж рүү орсон. Энэ бол одоо миний найзын надад нөлөөс их дагуу их нөлөө гэж би ингэж бодож явдаг. Одоо бол Монголын зохиолч Дэвлийн шүүмж судлалын тэргүүнээр нэлээд жил ажиллаж байна. Тэгээ шүүмж бол тэр үеийн шүүмж, одоогийн шүүмж хоёр бол их өөр болчихж байна. Өөрөөр хэлбэл тэр үед бол тодорхой одоо арга барилын ийг одоо номлоод тэр үнтэй зохицуулж одоо шүүмж бишдэг тийм үзэл суртал талын юмнууд нь давмгаас юм шүүмжээс бол одоо уран чадвар дэлхийн жишг энэ л орцсон байна шүү дээ. Тэр бол одоо би шүүмжийг бол заавал одоо ингэж хүн тулгаад ингэж байхаас илүүтэй. Ерөөсөө шүүмж гэдэг бол задрагаа юм байна. Оюуны задрагаа, уран сайхны задрагаа юм байна. Түүнээс биш гэвчгээд магтж жагаад ихтэй нэг юм муу юм байна шүү гэж хэлээд нэг юм завгар энэ бол биш юм байна. Ерөөсөө одоо хүний бүтээлийг, язгуурыг магадгүй тэр уран бүтээлч өөрөө ойлгоогүй шахуу ütсэн тэр зөмбөлгийн тэр имийг л гаргаж нээж тавих нь дахиад уран зохиол байхгүй. Энэ бол шүүм судлал юм а гэж ойлгоод байгаа шүү дээ. Шүүмжлэх гэдэг ойлголтоос ондоо юм шүү дээ. Бид нар шүүмжихээр шүүмжилдэг. Шүүмжихдээ заавал шүүмжилдэг тэр юмнаас татгалзаж байгаа. Бас нэгэн төрөө эрдэнэт хүн, доктор хүн нэг юм асууя. Яг энэ одоо энэ цагт би өөрөөсөн зүгээр өөрөд асууя гэж бодож ирсэн. Би шинэ намдагын нацгад төрчин 110 жилээр одоо жагаагүй нар гэж жүжиг өчлээ. 3 чагзар жүжиг тавилаа, кино хийлээ. Нацгад төрж их дугарлаа л да бүгдээрээ зөв бах юм. Нацгад төрж дугарлаагүй яах. Яг энэ бүгдийг нэг дуурж явах энэ цагт нэг юм харагдлаа. Зарим нэг хүний хэлээд явах, зарим нэг хүн намдаггүй руу иргэд дайрах гэж байгаа өнгө бас байна. Олон наанууд энэ төр гэж үчээ. Бараг л намдаггүйг нь одоо ер нь хатгаж байсан хүний нэг энэ төр гээл. Та намдаггүй шав байсан хоёрдугаар тэр хүний гайхамшигтай судалсан. Энэ чиглэлийн эрдэнэт хүн. Энэ та ямар саналтай байдаг. Одоо бас тэгж эхлэх гэж шүү. Тэг сольж гаргаараа. Насгад ирж байгаа ярихаар намдаг бол ирэх гээд. Ганц нэг хүний өвд шүү. Нийт Монголын төвхөд гэж үзэж байгаа үү юу? Нааш нэг явахгүй л дээ. Ягаад гэвэл цаад юм агуу юм чинь. Би харин намдаг багшийн тэр нөгөө хэлмэгдэж байсан үеийн архив материалыг орж үзсэн шүү. Маш сони юм байна лээ. Тэгээ би бүр улам илүү бахархсан дээр бараг 17 8-таагаас 20 хэдтэй хүүхэд тэр өгч байгаа тэр байцаал тэр үний цаана хэлж байгаа тэр ихтэй үний сэтгэл утгацгоол юм хамгаалж байгаа тэр хамгаалалт энэ юм бол үнэхээр агуу юм байл. Намдаг насгадар чирэг бол одоо алганы араа өрлөж ойлгохоос зураг байхгүй. Шинэ уусртай 3-7 гэтэл бол одоо гарцаа байх шүү дээ. Намдаг байхгүй л өдөр байхгүй. Би жүжигчид тэрийг оруулсан зохиолдооч ер нь бол намдаг бол тэр орон шоронд орж тэр үед нь хамгийн их төсөг байсан гэдэг өнгөөрөд оруулсан л та. Түүхэн ч өөрөө тэгж л таарах баг. Ганц нэг хүн бол тэгж өөр баг ямар хүний хэлэх гэж байгааг мэдж байгаа тийм тэгдэг хүмүүс байдаг. Олон наанууд энэ тэргээд одоо намдарж ин хэлдэг хүн намдаггүй гэдэг юм уу зодонтой юм ба шүү дээ тийм ээ. Тий. Намдаг бол бас судлагдах том судлагдах юм даа л гэсэн юм бодол бий. Хариулахгүй ч гэсэн.
Өөрөө Монголын соёл яруу найргийн академийн гишүүн дэлхийн яруу найрагчдын дэлхийн соёл соёлын дэлхийн урлаг соёл академийн гишүүн. За ирэх онд дэлхийн яруу найрагчдын их цугларалт их чуулган Монголд болох нэ гэж би та нар хуралдаа яваад нэг тийм буян цуглуулад ирлээ гэж ярих гэж байгаа шүү. Тийм үү? Тэрийг бол би зайшгүй одоо нотлож хэлэх хэрэгтэй. Харж ясан учраас. Энэ оны хинд жинжил болох гэж ирэх он энэ баяр дээр болно. Прагд болсон тэр дэлхийн яруу найрагчдын 36 дахь их хурал дээр хурлын төгсгөлд дараагийн 37 дугаар их хурал хаана болох вэ гэдэг чиглэлээр одоо нэр дэвшүүлээд өрсөлдөж байгаа байхгүй юу. Тэгээд түрүүн би дэлхийн урал шүү дээ. Дэлхийн. Тэгээд одоо агуу их Америк нь байж, тэгээд Канад нь байж, тэгээд Хятад нь байж, Мексик нь байж ингээд олон улс. Хятад гэтэл 36 улс хүмүүс ирчихсэн. Нэг хотын дарга нөрөө ирсэн. Тэгээд лобби хийгээл зогсож штт. Мөө одоо манайс одоо академийн тэргүүн Миндойд л нэг хадгал байж штт өөр юм байхгүй. Тэгээд өрсөлдөж байна. Тэгээ Монгол яллаа. Хүмүүс их бахаргаж алга ташуулж явж байна. Монгол юугаар ялсан? Ерөөсөө хөтөлбөрөөрөө. Хөтөлбөр нь болохоор одоо ингээд нөгөө данзан арвж байгаа барайд одоо тэр хурал болвол одоо хамрыг хийдэд очиж болно, гол хурлын тийшээ болно. Тэр энергийн төв тэр агуу их одоо яруу найрагч данзан арвж гэдэг хүний одоо тэр орчинд одоо оруулах. Энийг их сонирхолтой. Тэгээ говь руу очно гэхээр бас их сонирхолтой байж шээ. Тэгээд дээр нь бол тэр Миндойо бол дэлхийн уран соёлын академийн одоо байнгын гишүүн одоо дэд ерөнхийлөгч Наас намганд хариуцсан ийм маш нөлөөтэй хүн байж шүү. Тэгээ Миндойог нөлөөгөөр л нааш орж ирж байна. Тэгээ найзаараа их бахархаж байлаа. Тэгээд 17 оны 8 сарын 20-доор Монголд одоо дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал болох нь. Тэр хурлын үеэр одоо бидний найз одоо галын гишүүн Очротын даашуулрын 60-наас одоо дорны их яруу найрагч Данзангийн Нямсрангийн 70 насны яа болно. Бүгдээрээ одоо нэг чиглэлийн та нар ч одоо нэг зүүн зүгийн усуд байна. Тэгээ энэ бүхний нийлүүлээд одоо энэ дэлхийн яруу найрагчдын их хурал болно. Энэ бол одоо манай галынхны хувьд Монголын ард түмний хувьд яруу найрагчдын хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах оюун сэтгэлгээний хувьд ямар төвшөнд хүрсэн, ямар өв боломжтой, ямар гайхамшигтай ард түмэн бэ гэдэг одоо харуулах их том боломж. Гайхамшигтай. Тэгээ шинэ оны Монголынхаа үзэгчд өгч байгаа шинэ оны хамгийн том билэг үл энэ үр шүү дээ, тийм ээ. Гайхамшигтай хайтнаад ийм болно гэхэд бидний хувьд манай оюунлагын ард түмний хувьд бас том үйл явдал. Манайх ч ашийн болно гэж хөөрөлөөсөн тэрэн шиг л бас л дэлхийн олон цугларна гэдэг чинь бас л нэг улс байгаагаар харуулдаг юм шүү дээ. Тийм ээ. Соёл түүхтэйг л харуулж байгаа шүү дээ. Тийм биз юу? Тэгэлгүй яг хөө. Тэгээ тэр дунд ингээ Монгол хичээлэгдээд тооцогдоод Монгол тодорхой хэмжээний бас өөрсдийг орон зайг эзлээ явна гэдэг бол одоо их оронч хүний ажил юм шиг санагдаж байгаа шүү дээ. Монголоо мэдээ сайнаар л хэлүүлнэ гэдэг бол их сайхан юм билээ шүү дээ. Тэгээ би одоо Миндойгоор их бахархаж байгаа. Энэ олон жил одоо сая Чингисийн одон авлаа. Үнэхээр гарцаа байхгүй авах хэрэгтэй хүн. Орчин үеийн Монголын утга зохиолыг бол дэлхийд холбож өгсөн, дэлхийд одоо гаргаж тавьж байгаа өнөө цагийн гол төлөөлөл маань Миндойо явуулчлаа шүү дээ. Тэгээ сая бол яг тэр нь бол саяын тэр хурал дээр Монголыг сонгох тэр сонголтод бол бүр ийэлт мэдгэж байна. Их сайхан. Явсан таал мэдж байгаа тэрийг бид нар доцсон би сонсоод баярлж байгаа. Би зүгээр энийг бас үзэгч төрөх гэж өөрөө чинь урьсан. Би зүгээр сонсоод юм болох нь гэж. Тэгээд хоёрт нь зүгээр өөр чинь баярлахад Маскап гэдэг энэ байгууллага байгуулад энэ оюуны соёл энэ имийг бас хүн төрөлхтөнд нэг оруулж өгөх гэж байгаа. Энэ ажил бол өөрөө чинь бас том буюу шүү. Хин нэгэн төр хийхсэн ажлыг төр тусуулаад ингээд нэг олон нийтийн байгууллага хийгээд 10 жилийн дараа манай Монголын оюун тэр дуу найраг бичдэг хүмүүсийн тэр оюун санаа хичнээн сайхан болох уу гэдэг бол баяр шүү ер нь бол. Тэгээ хоёр дууны яруу найрагч хоорондоо яриад гэж үзэгч бодохгүй байна. Ер нь бол 20 мянган яруу найрагч байгаа шүү дээ. 20 мянган ая зохиогч байгаа шүү Монгол улсад ч тийм. Монголын хөгжил бол оюуны хөгжил шүү. Монгол улсын хөгжил маань. Оюуны баялаг нь хөгжил. Оюуны бүтээл бий болгох энэ үний л хөгжил байхгүй юу. Тэгэхээр одоо энэ дуу хөгжим зохиогоо явж байгаа улс зүгээр нэг сайн дурын юм бас биш юм байна шүү дээ. Энэ бол үнцэн юм байна. Энэ бол өмч юм байна. Энэ бол хөгжил юм байна. Тэгэхээр одоо бол энэ л ингээ ороод үнэхээр энэ төр стандарт нийцээд ингээ явах юм бол одоо Монголын уран бүтээлч хөгжмийн зохиолч яруу найрагчд бол өөрийнхөө бүтээл хийснээрээ амьдрах ийм сайхан цаг руу орж шít. Хөөхөө одоо нэг улсын ажил хийгээд тэр хажуугаар нь уран бүтээлээ хийгээд үүлээ үзэл бидний өмнөх үеч ирсэн бидний ч тэгээ явж шít.
цаашдаа бол яг ингээд дагнаад одоо өөрийнхөө уран бүтээлээрээ амьдардаг тийм орчин цаг эдийн засгийн нөхцөл боломжийг бий болгохын төлөө явж байгаа. Энд бол ерөөсөө зохиогч иргэл хамгаалах асуудал юм байна. Хэлгээ. Би тэгээ яагаад энийг зөрөөд оны зааг дээр бас нэг сайхан юм ирж тэгээ сайхан юм үрдөнгөө яриад шинэ онтойгоо өгдөг энэ зааг дээр бүр зориуд таныг урьж оролцуулсан. Тэгээ бас нэг энэ олон хурлуудыг асуудаг энэ учир тэр. Өөрийн сэтгэл зүтгэлээр нэгэн жилийн дотор ингээд Монголынхаа төлөө, Монгол соёл, оюуны соёл түүхийн төлөө, Монголын оюунлаг хүмүүсийн төлөө чадах хятгаан хийгээд ингээд олон дэлхийн хурлуудын найшин зохион байгуулалт Москвад олон улсын гишүүн болоод хүнзийн сургаал ингээд бүх юмд ингээд оролцоод нэгэн бие нэг зохиолч нэг эрдэнтөө ингээд өөрийн бие сэтгэлээсээ явж ийн гэдэг бол бас л том гаяа. Хүн бүхэн өөрөөртөө ингээд нанддаг бол Монгол улс хөгжихэндээ гэсэн бахархал байгаа юм. Одоо би оны төгсгөл сайхан юм ярий, шинэ он сайхан болно гэж бодож байна. Би сайхан одоо ярилцлага боллоо. Таныг найзаагаа өрсөн дэх баярлж байна. За, эх онд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.